Сайн байцгаана уу эрхэм хүндэт үзэгчтэй. Манай энэ өдрийн бизнес to бизнес нэвтрүүлэг эхэлж байна. За өнөөдрийн нэвтрүүлгээр манайх хөрөнгийн удирдлага гэдэг сэдвээр санхүүгийн зах зээлийн холбооны судлаач, шинжээч юм ба за бас судлаач, шинжээч, отхон жаргал гэдэг хүмүүстэй ярилцсанаа. Одоо мэргэжлийн хүмүүстэй ярилцсан. За та хоёрт энэ өдрийн мэнд хүргье. Хөрөнгийн удирдлага гэдэг нэр нь өөрөө их онцлог нэр байна. Тэгээд хоёроос одоо юуны төрөнд хөрөн гэдэг яг хөрөн гэдэг үг яг ямар үг юм бэ? Тийм ээ, яг бодтой олон одоо англи тэтгэл байдгүй тийм ээ. Тэгэхээр хөрөн гэдэг яг юу гэж хүн ойлгуул зүгээр гэдгийг энэ талаас ингээ яриад эхлэх үү. За юуны үн бидний нэвтрүүлэгтээ оролцуулж байгаа талхлаа илэрхийлээ. Тэгээд таны яг хэлсэнчлэн хөрөнгө гэдэг дээр бол аюул олон ойлголтыг хамааруулж ойлгож болоод байна. Жишээлбэл монголчуудын зөвхөн уламжлалт ойлголт бол хөрөнгө гэдэг тэгэхээр магадгүй мөнгөн хөрөнгө эсвэл үйл хөдлөх хөрөнгө гэсэн ойлголт давмгаалаад ах шиг байна. Бид нар бол зөвхөн мэргэжлийн үүднээс ингээ харах юм бол хөрөнгө гэдэг ойлголт маш өргөн хүрээтэй. Тухайлбал зөвхөн энгийнээр би хэлэх юм бол хөрөнгө гэхэлэр үнэлж болох үз, үнэн нэмэгддэг бүхэл зүйлийг хамааруулж байна. За жишээ нь юу гэж болох вэ гэхээр за баруун одоо уламжлалт одоо хөрөнгө гэж юу аах вэ гэхээр заавал нэг гэж үйлдвэрлэх хөрөнгө, мөнгөн хөрөнгө, за байр, орон сууц тэгээд одоо цаашлах юм бол эртний уран зураг гэдэг юм, эртний машин гэдэг юм орчин үеийн зах зээлээр авах юм бол хувьцаа, бонд гэх мэт аюул олон санхүү хэрэгслүүд гараад ирдэг л дээ. Монголчуудын хувьд бол за хөрөнгө гэдэг дээр тусаад үзэх юм бол жишээлбэл манай мал гэж авч байгаа юм. Одоо дамжаад ирсэн бидний яг одоо хөөрөг гэлдэг юм уу? Тиймэрхүү юмуд ингээд оюуны хөрөнгө байж болж юм. Тийм компани хувьцаа, хөрөнгө оруулалтын сангийн хувьцаанууд гэдэг аюул олон төрлийн юмуд болгож болдог л даа. За тэгээд Монголд одоо хамгийн их дэлгэрэнгүй зах зээл болсон хөрөнгө яг ямар хөрөнгө байдаг? Одоо эргэлтэнд нэлээд хүчтэй байгаа. Тийм бид нэр яг Монголд бүгдээр л мэдж байгаа бах тийм. Илүү бол зөвхөн хөрөнгө гэхэлэр яг мөнгийг ойлгож байна. Мөнгө бол ихэнхдээ Монголд одоо банкны салбар хадгаламжийг хэлбэрээр байршиж байгаа. Бусдаар бол яг монголчуудын хөрөнгө оруулж байгаа, хөрөнгө гэж ойлгож байгаа нь бол одоо түгээмэл хөрөнгө үйл хөдлөх хөрөнгө болчиход байна л да. За баг тийм. Олон улсад энэ ямар салбарт нь хөгжсөн байдаг хөрөнгөний зах зээл. Ерөнхийдөө бол баян чинэлэг улсуудын хөрөнгөтэй хор хөрөнгөөс гадна хамтын янз янзын тийм хөрөнгө оруулалтын сан ч гэх юм уу тэтгэврийн сан ч гэх юм тиймэрхүү байдлаар өгнөрсөн жижиг баг зэрэг хөрөнгөлтөй иргэдүүдийн аж ахуйн нэгжүүдийн хөрөнгийг ингээд цуглуулад нэг хамтын сан болгоод гаргацсан тийм сангууд их байна л да. Тэгэхээр тэдний одоо хэмжээ дүн өнөөдөр олон улсын зах зээл дээр нэлээд том хэмжээтэй болцсон. Тэрнийх нь одоо удирдлагыг те хөрөнгийнх нь удирдлага гэж одоо яриад байгаа шүү дээ. Тэрнийх нь удирдлагыг хийдэг тийм мэргэжлийн мөнгөний менежер те тийм бий болцсон юм. Энэ нь өөрөө бүр ингээд салбар болтлоо хөгжсөн юм. Тэрэн дээр мянган хүмүүс салбар байна. ажиллаж байна. Энэ хөрөнгийг яавал өсөл авахта яавал айлгын оновчтой удирдах гэдэг тэр мянган хүн ажил те санаа зовоо тэрнээр ажиллаж байна. За хөрөнгийн тэр бөөгнөрлөл чинь тэтгэвэр тэ өөр бусад банкнд хадгалах хувьцаа авах гэдгээс гадна тэр хөрөнгө оруулалтын сан гэдэг ойлголт Монголд байгаа юм. Тэр гадаад тэр өндөр түвшинд хөгжсөн ямар ач холбогдолтой юм яваад. Хөрөнгө оруулалтын сангийн тухай ойлголт манай одоогийн цаасны тухай хуульд товчхон хэлбэрээр тусгацсан байдаг. Яг одоо хөрөнгө оруулалтын сангийн хэлбэрээр үйл ажиллагаа явуулж байгаа тийм бол байхгүй харамсалтай. Гэхдээ энэ чиглэлээр бол би заашгүй өөрчлөлт шинжилтүүд гарах бах. Манай санхүүгийн зах зээл хөгжихийн ирээр энэ одоо үүсгэхээс өөр арга байхгүй. Тэгэхээр одоо шинэ миний ойлгож байгаагаар элсэг хурлд шинэ цаасны тухай хууль өргөн баригдсан байгаа. Энэ хаврын чуулганаа бараг батлагчих болов гэсэн найдвартай байгаа. Тэрний дараагаар одоо тэрнгүү ээлжийн заашгүй батлагтай шаардлагатай хууль бол хөрөнгө оруулалтын сангийн тухай. Мэргэжлийн өрөөнд бол энэ хөрөнгө оруулалтын сангуу заашгүй үүсэх ёстой. Тэгээд санхүүгийн зах зээлдээ үндсэн гол үүрэг үүсгэх ёстой гэдэг ойлголтуудыг бүгд ойлгож байгаа. Санхүүгийн зах зээл ялангуяа хөрөнгөний зах зээл одоо манай хөрөнгөний бирж дээр шинжилгээнүүд хийгдэж байгаа яриад байна шүү дээ. Тэр ингээд цаашаа шин шатанд гарахын тулд мэргэжлийн хөрөнгө оруулагч буюу
хөрөнгө оруулалтын сангууд, даатгалын сангууд, тэтгэврийн сангууд зайлшгүй өсөх ёстой. Тэгэхээр зэрэг энэ чиглэлээр бол ялангуяа энэ жилдээ багтаагаад мэрэгчлүүд тоймдог өөрчлөлтүүд бол гарах байх гэж найдаж байна. Хөрөнгө тий олон улсад энэ хөрөнгийн удирдлага гэдэг хөрөнгийг яаж удирддаг юм? Ямар хэлбэрээр удирддаг? Хөрөнгө оруулалтын сан нэгэнд яриад гисэн чинь хөрөнгө оруулалтын сангийн удирдлагын талаар зүгээр тусдуудаад эхлэе тий. Хөрөнгө оруулалтын сан гадаадд олон улсад нэлээд дэвшилттэй хөгжөө явцсан байна. Биднэрт дөнгөж одоо хууль эрхцэн орчинд бий болж байгаа. Дөнгөж анхан шатн дээр байгаа. Гадаадд бол хөрөнгө оруулалтын сан төрөл хүрээрээ ядсан дотроо төрөлжсөн өчнө олон жилийн түүхтэй амжилттай тий. Юу хахад хөрөнгө оруулалт тэр сангаар дамжуулж хөрөнгө оруулалт эрсдэл мэрсдэл хамаагүй уурцсан байна л да. Тэгэхээр ерөөхдөө төрлөөр нь хаах юм бол хвчлэн бонд нь хөрөнгө оруулалт, хөрөнгө оруулалтын сангаар оруулалт, хувьцаанд оруулалт, эсвэл холимог байдлаар оруулалт, эсвэл өөрөөр нэг үлгэр дүрмүүд оруулалт тийм хаалттай байдал байна. Идэвхтэй удирдлагатай, эсвэл идэвхгүй удирдлагатай хвчлэн байж болохгүй төрөлтэй салбараар хөгжсөн нэлээд урагшаа явцсан байгаа. Юун дээр олон улсын туршлагаас биднэрт одоогийн байдлаар яг тэр зөв энэ зүгээр тусаад авчих нь. Гэхдээ ерөнхийдөө ямар ерөнхий практик ямар ерөнхий зарчмууд эдийн сэрэнгийн суурь зарчмууд манайх одоо ингээ хуулиндаа тусаад оруулах л та хөрөнгө оруулалтын сангийн хууль хэлтгэхэд нь. Ер нь хөрөнгөний удирдлага гэж юу юм бэ гэдэг нь суурь зарчмаа авах юм бол ийм л асуудал яригдаад байгаа. Түрүүн бид хөрөнгө гэж юу ингэ ярьсан тийм. Хөрөнгийг яаж хөрөнгөлүүлэх вэ гэдэг нэг юм байна тийм. Хөрөнгө хөрөнгөлүүлэх хэрэгтэй. Хөрөнгөлөлт үүснийгаа бид нэр зөв хадгалах хэрэгтэй. Хадгалсныхаа дараа өсгөх, үржүүлэх, дайжуулах асуудал яригдаж байгаа байхгүй. Тэгэхээр энэ гурван шатнд ерөөсө хөрөнгөний удирдлага яаж явагдах юм бэ гэдэг энэ зарчмыг сууж хүмүүсээ зөвөр ойлгох хэрэгтэй. Тэгэхээр хөрөнгө гэхээр бид нар түрүү ярьсан шүү дээ. За мөнгө гэхээр айл өрх гэр дээр жаргана, хөөгөн дээр жаргана, албан байгууллага дээр жаргана. Тэр мөнгө өрөөдлийг яаж үүсгэх юм бэ гэдгээс эхлэе явах хэрэгтэй байхгүй юу? Тэгэхээр тэр бол нэг мөнгөтэй хүн том ингээ ашиг олцгийгээл ингээл нэг гинт үүсчих юм биш. Айл өрхийн хэмжээнд шилбэл тэрийг төлөвлөх ёстой юм байна. Тэгээд одоо тэр юунаас эхлэх вэ гэхээр хүн болгоны санхүүгийн боловсролоос эхэлнэ л дээ. Би олсон орлого юунд зарцуулах вэ? Эсвэл яаж хуваарлах вэ? Хөрөнгөлөлтөө хадгаламжиндаа хэдийг хуваарлах вэ? Зүгээр миний ажиллаад байгаагаар жишээлбэл барууны хөгжилтэй орнуудад хүүхд айлгэр ингээд бий боллоо, хүүхд төрлөө. Төрөнгүүд л тэр хүүхдийн одоо коллеж фанд буюу дээд сургуулийн боловсролд зориулсан сан ус гэж. Тэр нь өндөр ах шаардлагагүй байхгүй. Ерөөсөө сардаа нэг $10 өглөө, $20 өглөө. Тэр хүүхэд төрсөн хүүхэд 18 нас хүрэхэд нь тэр тухайн 4 жилийн дээд боловсролын төлбөрийг хангах хэмжээний сан хөрвүүлэгдсэн байдаг. Ерөөсөө тийм жижиг юмнаас л эхэлдэг. За тэтгэвэр гэж ярих юм бол жишээлбэл те барууныхан би ингээ ялцчихлаа л да. Та нар одоо тэтгэврийн хөрөнгөлөө хэдийнээс хэлдэг юм бэ? Яаж ингээ төлөвлөж эхлэх үү гэсэн чинь. Гэхдээ бид нар дээд сургуулиуд төгслөө. Ажилд ороод эхлэн шууд бидний тэтгэврийн хөрөнгө эхэлдэг. 22 наснаас эхэлж байгаа. Монголчууд хэдэн настайдаа бодож эхэлдэг вэ? Магадгүй одоо 60 настайдаа тэтгэвэр гарахтаа 59 наснаас заа дээрч тэтгэвэр гарна яадаг вэ? Хаанаас тэрийнхээ мөнгөийг олох вэ? Миний тэтгэвэр дарангууд одоо ажилгүй болчихлоор тэр орлого маань хөрөлцөхгүй бол гэж бодоод эхэлдэг байхгүй юу? Тэгэхээр тийм нэг олон том мөнгө хизээ нэгэн цагт бид нар үүсээ тэрийг ингээ мэржлийн үнээр өдөрдуул нэмтэйгээд яриад байгаа юм биш. Энэ бол хамгийн жижигхэн юм төлөвлөх, бодох, за тэгээд хөрөнгөлөө яаж эхлүүлэх үү гэдгээс боловсролоос л эхлэх юм байна. Хөрөнгөлөл айл өрх гэр гэж ярьж байна л да. Хөрөнгөлөл хизээ бий болдго юм бэ? Цалин бага тохиолдолд их байгаа тохиолдол гэж байдгүй байвал монголчууд одоо их бага цалин авч байгаа. Тэрийг хүүхдийн коллежид өөрийнхөө тэтгэврт чинь ингээд төр нь өөрөө тогтворгүй те тэтгэврийн мөнгөний аваад хаашаач явчихдаг алга болчдөг тохиолдолд хүн өөрөө за албан байгууллага компанийнхаа хөрөнгийг бие даагаад удирдах боломж байдгүй. Орлого их багаас ер нь бол хамаарахгүй. Хөрөнгөлийг бол хязгаарч үүсгэж болно. Тэр бол хүн жишээлбэл одоо дундаж одоо манай цалингийн түвшин 350 мянган төгрөг мэтр гэсэн яриа статистикийн тоо баримт гаргав. Тэр хамаагүй тэрнээс 5 мянган төгрөгч, 10 мянган төгрөгч хамаагүй хөрөнгөлтөөр зарцуулаад байгаа. Тэр нь
одоо нөгөө мөнгөний хүчин зүйлийн те цаг хүүгээс хүү тооцох гэдэг зарчмаараа олон жилийн туршид аюул хөрөнгө үүсдэг. Тэгэхээр тэр бол зүгээр санхүүгийн сахилгатай л асуудал. Өнөөдөр зүгээр нэг одоо гараад те 10,000 төгрөгийн зарцуулт ихтэй дөрөс тэр наацхан мэдхүү хүмүүстээ л очиж байгаа шүү. Тэрний хооронд тэрийг зүгээр яг тэр хөрөнгөлтөд зарвалаад бол тэр бол боломжтой. Яг үндэ бол орлого ихтэй болохоор би одоо хөрөнгөлт үүсгэн гэдэг бол бас бодит амьдрал дээр тэр болон биелдэггүй л яг бол орлого нэмэхээр хүний зарцуулалт зарлага нэмэгдээ явцдаг. Зүгээр Excel ундаг байсан бол одоо том машин ундаг ч юм уу тий. Тэрнийгээ дараал зарцуулалт нэгсдэг болохоор зэрэг зүгээр зарчмын л асуудал. Яг тэр тодорхой хэмжээний орлогынхаа 5% байна уу, 1% байна уу, 10% байна уу тэрийг хөндлөлтөд зарцуулаад явах. За. Манайхд ч одоо дандаа гэр бүлийн компаниуд байдаг шүү дээ. Тийм ээ. Энэ хөрөнгөний удирдлагчид гадаад оронд бол очоод компаниуд дээр илүү их нарийн явагддаг байлгүй, нарийн мэргэжлийн хүмүүс авчираад тусгай програмтай ажилладаг байлгүй. Монголд энэ хувийн компаниуд дээр хөрөнгөний удирдлагын мэргэжилтэн гэж байдгүй. Эсвэл гаднаас авах боломжтой. Эдгээр өөрсдөө удирдахдаг юм уу? Хэрвээ гаднаас авч удирдвал ямар илүү давуу талтай байдаг? За одоо тэгэхээр юу болно л та. Өөрөөр хэлбэл хөрөнгөлөө тий цалин бага учраас олгон сарын орлон бага учраас хөрөнгөлөө тэр бол сайн хийж чадахгүй байх шиг сахилга үүтэй асуудал хэрэгтэй чинь. Өшөө хөрөнгөлөлтөй болцсон чинэлэг тийм нэгэн чинэлэг гэсэн маань хөрөнгөний удирдлага ашиглаж байгаа юм шиг бодох шүү дээ. Өөрсдөө хийж байгаа компаниуд бизнес үүс компаниуд тэр мөнгөтэй аж ахуй нэгжүүд. Тэгэхээр өнөөдөр харамсалтай хөрөнгөлөлтөд тодорхой хэмжээний мөнгөтэй төрөхтэй аж ахуй нэгж томоохон чинэл иргэдүүд ч гэсэн хөрөнгөний удирдлагыг энэ сайн хойшоож үзэхгүй л байна л да. Өөртөө ерөнхийдөө бол мөнгөтэй ач холбогдлын нэг зүгээр ойлгох сайн ойлгохгүй. Хоёрдугаар бид нар бас яг бэлэн одоо хөрөнгө оруулж ирэхэд бэлэн тэмдээд үтс залах. Дэд үтс гэдэг нь ямар дэд үтс? Одоо юу гэдэг хөрөнгө оруулалтын сангууд чинь өнөөдөр Монгол билээхэн байсан бол тэр хүн ядаж хөрөнгө оруулалтын сангад чи юу юм бэ гэд сонирхоод судлаад магадгүй нэг хэдэн төгрөгөөр тийшээ оруулаад туршаад үзэх байсан баг л та. Өнөөдөр харамслаа тийм орчин нөхцөл бүтээгүй байна. Хэрвээ тийм болцсон байсан бол тодорхой хэмжээгээр бас зарим хүмүүс мэдлэгтэй болцсон, ойлголттой болцсон, ач холбогдлын зарим нэг ухаараад багж гисэн хөгжиж явах байсан баг л та. Одоо юу байгаа вэ гэхээр иргэдийн хувьд бол хад боломж байна. Үлдэх хөрөнгө оруулалт. Ийм хоёр хавцсан байна. Аж ахуйн нэгж одоо томоохон бизнес эрхлэгчтэй хувьд юу гэхээр хаалттай янз бүрийн контент тий. Янз бүрийн бизнес эрхлэх тий. Миний найз нэг ийм бизнес санаачилсан. Би нэг хэд нэгрүү хийгээд хувьцаа эзэмшигч нь болчихё гэсэн нэг тиймэрхүү аргаар л мөнгө өсгөж үржүүлж байгаа шиг. Энэ бол яг нөгөө нэг баруунд одоо хэрэглэдэг хөрөнгөний удирдлага мөнгө бол биш. За. Энэ дээр эрсдэл, энэ дээр эрсдлийг яаж бууруулах вэ? Энэ дээр эрсдэл янз янзын одоо бизнесийн санаануудаас хин аль нь яг хамгийн оновчтой вэ? Тэрийг сонгон шалгаруулах тэр ерөөс менежмент ерөөс хийгдэггүй. Өөрөөр хэлбэл би одоо шинэ 100 төгрөгтэй очиж 100 гулангийн тий найзынхаа нэг дөнгөж үүсчилж байгаа компанид хөрөнгө оруулах бол маш муу бизнесийн шийдвэр болчих. Тэр компани миний одоо өөрөөр хэлбэл хөрөнгөлөл 100% ганцхан компаниас хамаардаг. Уул шугамдаа яах ёстой вэ гэхээр би энийг хуваах ёстой. Олон жижигхэн бизнес хуваах ёстой. 20 ч юм уу тийм том бий компанид байл да. Тэр нь хоорондоо хамааралгүй. Нэг бизнес нь уналттай байгаа, нөгөө бизнес нь өсөлттэй байгаа тийм шүү. За одоо diversification гэж ярьж байгаа шүү дээ. Ер нь бол хөрөнгөний удирдлагын үйлчлэгээ, санхүүгийн үйлчлэгээ хэлбэрээр Монгол заашгүй үүсэх ёстой, хөгжих ёстой. Яагаад гэвэл түрүү хэлсэн чинь Монголын дийлэх аж ахуйн нэгжүүд жижиг зөвхөн үндсэн бизнес хийгээ явуулдаг. Тэр тусмаа өнөөдөр би чинь одоо нэг гурилын үйлдвэртэй, матрасны үйлдвэртэй гэж болно. Тэр үйлдвэр маань тодорхой хэмжээний ашигтай ажилладаг тийм. Тэгээд өөрийнхөө хүчин чадлаар ингээд гүйцэтгэж ажиллаж байна. Би бүх цагаа заваа зөвхөн тэр үйлдвэр дээр зарцуулна. Тэгээд одоо энэ ашиг хөндлөгдөд ирэхлээр тэр хөрөнгөний маань хэн удирдах уу, юунд хийх үү гэдэг нэг асуудал гарч ирнэ дээ. Түрүү хөрөнгө төч үнэтэй зүйлээ яадаг шүү. Үнэтэй зүйл юм бол би тэрийг алтаас айх хэрэгтэй тийм ээ. Тэгээ алдахгүй тул би яах вэ? Би мэрэгжлийн үйлчлэгээ хамаарна шүү. Тэгээ яах вэ? Тэр үйлчлэг үзүүлдэг газар байна уу тийм. Байгаа бол би тэр хүмүүст өөрийнхөө мөнгөд авах өгөө. Та миний өмнөөс энэ хөрөнгийг өсгөх, үржүүлэх тийм айл болох найдвартай хөрөнгө оруулалтуудыг хийж өгөх тал дээр мэрэгжлийн тусалцаа үзүүлээд би бол хийж чаддаг юм аа л гэдэг. Би гурлаа хий, би матрасаа би гутлаа үйлдвэрлэе. Бусад тэр
одоо валютын ханшны өөрчлөлт юм уу, олон улсын зах зээлийн эдийн засгийн байдал юм уу, Америкийн засгийн газрын өөр энэ гэсэн би тийм юм толгойгоо зооморгүй шүү дээ. Санаа зооморгүй. Тэрийг энэ үйлчлэгийг хийдэг, анализыг хийдэг, мэрэгжлийн хүмүүс нь хийгээд өчвөл би тэр үйлчлэгийг авъя. За нөгөө талаас одоо яг ийм хэрэгцээ шаардлагатай тийм өөрийнхөө бизнесээ аягүй сайн хийдэг бизнесээ дагнаад хийчмээр юм тийм яг тэр хөрөнгийн өсгөж үржүүлэх тэр ажлыг мэрэгжлийн хүмүүст даатгах гэсэн ийм хэрэгцээтэй хүмүүс одоо өнөөдөр яг үйлчлэх тийм бэлэн хөрөнгийн удирдлагаар мэрэгсэн тийм байгууллагууд юм байна л да. За хоёр нэг нь мөн үү? Тэр нэг нь одоо мөн энэ чиглэлээр одоо суурийг тавих гад нэлээд олон ажил өгүүлээд тэгэхээр явж байгаа юм л да. Тийм. Энэ даач энэ эцдүүд тэгээд одоохондоо их юу байгаа л та. Имзэг байгаа. Юун дээр имзэг гэхээр эрсдэл дээр хүнд итгэл дээр их имзэг байгаа. Тэгээд өөрийнхөө тэр их мөнгийг хүнээр удирдуулаад хуваарлалт хийлгүүлээд явна гэхэлэр толгоонд нь баг орохгүй байна. Тэр гэхдээ нэг явцын дунд ордог болох байх л та. Тэгэхээр энэ эрсдлийг хаадаг ямар аргууд үүдээ та хоёр тэр нь яагаад итгэх ёстой гэдэг талаар та хоёр нэг баталгаа маягийн юм яриач. Би зүгээр өмнө дурдчих. Өнөөдөр Баянжилгийн чинэлэг хүмүүс бүгдээрээ өөрсдөө одоо юу гэдэг санхүүгийн холбоотой ном сонин уншаад, мэдээ уншаад өөрсдөө удирдлага хийнэ гэвэл үнэхээр цаг хугацаа боломж нь хүрэлцэхгүй. Тэгэхээр бид нар яа харахгүй хин нэгний цэцэг авахаас болж байгаа. Тэрэн дээр итгэх хэсгээр одоо чи өнөөдөр яг бодит байдал гэх юм бол итгээд авахаас аргагүй юм л та. Гадны хөрөнгө оруулалтын одоо менежерүүд Монголд орж ирээд шинэлэг одоо хувь хүмүүс хөрөнгөтэй аж ахуй нэгжид хандаад ирсэн байна. Миний хөрөнгийг таны хөрөнгийг би удирдах гэдэг. Би ийм шимтгэл авах. Ийм хууль зохицуултанд таныг одоо шинэ итгэлийг хөсөрдүүлэхгүй ингээ аваа юм. За хоёул ингээд тохирч гэсэн иймэрхүү юм байна. Энийний үр дүн юу вэ гэхээр Монголын хөрөнгө гадагшаа. Гадны компани хөрөнгө оруулалтанд ороо ивчиж байгаа. Тэр зүрөө тийм. Тэгтэл өнөөдөр Монголд хөрөнгө оруулалтаас илүү агаар усыг хэрэгтэй малга. Тэр мөнгө яагаад Монголд үлдэж болохгүй. Энэ бол зүгээр бидний нөгөө тэр дэд бүтц Монгол байхгүй байх байхгүй. Өнөөдөр Монгол одоо хүн Монголд хөрөнгө оруулахын тулд яах ёстой, юу бүтгэх ёстой. Хууль эрх зүйн орчин тэр нэг итгэлцлийн тэр хууль зүйн яагаад тэр хөрөнгө оруулагчид хамгийн одоо эрсдэлгүй байдлаар бий болчихог байгаа юм. Тийм л асуудал юм л да. За. Санхүүгийн бизнес гэхэлэр өөрөө ерөөсөө бүх санхүүгийн бизнес итгэлцлээр тогтдог бизнес. Тэр итгэлцлийг яаж төрүүлдэг юм бэ гэхэлэр олон жилийн үйл ажиллагаагаараа үйлчлэлээр л харуулдаг. Би таны мөнгийг одоо найдвартай хадгалаад аваад явж чадна, өсгөж үржүүлж чадна гэдгээрээ олж авдаг тийм үс. Бид нар бүгдээрээ мэдж байгаа. Банкны салбар яаж эхэлсэн тийм 90-ад онд анхны арилжааны банкуд байгуулдаг. 90-ад оны дундуур нэлээд олон банкуд агуулсан тийм. Тэр үед хүмүүс банкнд аваад хадгалуулснаас илүү утсан дорол мөнгө хадгалдаг байлаа шүү дээ. Гэтэл одоо ямар шатанд явцсан байгаа вэ тийм. Тэр бол арилжааны банкуудын үйл ажиллагаараа би таны итгэлийг дааж чаднаа. Одоо энэ дампуурал хямрал явагдсан ч гэсэндээ одоо бид нар тасаглаа сайжруулъя. Бид нар тайлхналаа сайжруулъя. Бид нар одоо хяналт шалгалтандаа сайн амрагдъя, 4 журмаас ахиж ажиллая гэсэн энэ хичээл зүтгэл гаргаж ажилласны дагуу хэрэглэгчдийнхээ итгэлийг олж авсан. Тэрнтэй яг адилхан. Манай энэ санхүүгийн зах зээлийн холбооны нэг зорилго бол ерөөсөө энэ санхүүгийн салбарын мэргэжилтнүүдийн ёс зүйг аягүй сайн бийж хэвчтэй байдаг. Хамгийн анхнаасаа бүр аль байгууллагаас хойш анхаарч ажиллаж байсан. Тэгээд холбооны гишүүдэд зориулсан ёс зүйн дүрм гэж байдаг. Тэгээд гишүүнээр хэлсэн бүх санхүүгийн мэргэжилтнүүд тэр дүрмийг хангаж ажиллах ёстой гэсэн хамгийн анхны шаардлага тавьж ажилладаг л та. Тэгжээж бид нар энэ санхүүгийн салбар гэдэг юмныхаа итгэлийг олж авах нь харилцагчтай хүлээж авна гэсэн. Танай холбооноос санаачилсан Purple Book гэдэг вебсайт байдаг. Тэр дотор маш олон шинжээчид за эдийн засаг санхүүгийн ойлголтын талаар чанартай мэдээллүүдийг өндөр түвшинд өгдөг гэж би уншиж явахдаа харж байсан л та. Тэгээд тэрнтэй холбоотой ингээд ном нь ус гардаг юм байна. Энэ танай ном гарч байгаа тийм. Энэ Purple Book гэдэг энэ номныхоо зорилгыг ярьтаа. Ямар зорилго? Тийм. Манай холбооноос энийг анх санаачилж гаргасан. Тэгээд гол зорилго нь бол ерөөсөө санхүүгийн зах зээлийн санхүүгийн салбарын мэргэжилтнүүд ямар нэгэн талаас хараад бус бие даасан мэргэжлийн дүн шинжилгээг олон нийтэд хүргье л гэсэн зорилго.
олонний гэдэг нь яг ард гэдэг гэж болно, шийдвэр гаргагч нар гэж болно, зөвчд гэж болно, бизнес эрхэлж байгаа хүмүүс гэж байна. Тэгээд энэ portal book маань ерөнхийдөө хоёр хэсэг хуваагдаж байгаа. Эхний хэсэг нь бол яг ерөнхий зүгээр тийм хатуу индикаторууд гаргадаг. Тэр нь бол холбооноос одоо гардаг дөрвөн шиг индикатор юм байна. Тэр нь макро эдийн засгийн эрүүл мэндийн байдал гэсэн өдрөө болгон тооцогддог нэг индикатор гэж байна. Хэрэглэгчдийн хүлээлтийн индекс гэсэн ерөнхийдөө ирээдүйн чиг төлөвийг хандсан тийм нэг индекс судалгаан дээр үндэслэн индекс гэж байна. За UB Bor гэдэг Reuters-тай Thomson Reuters-тай хамтарч тооцдог. Бид нар банк хоорондын Улаанбаатарын банк хоорондын сөөрхүү шиг хүү гардаг. Тэгээд арилжааны банкуудын дилерүүдтэй хамтраад валютын ажлын таамаг гаргадаг. Ирээдүйн сарын 3 сарын 6 сарын 1 жилийн гэсэн үгслэр валютын ажлын яг маань Америк долларын ханш хаана байх вэ гэсэн таамагуудыг аваад бид нар голчин тооцдог. За хоёр хэсэг нь болохоор зэрэг яг шинжээчдийн өөрсдөө гаргасан нийтлэлүүд байгаа. Тэр нь тодорхой өөрсдөө сонирхсан сэдвээр яг мэрэгжлийн дүгнэлтээ өгдөг те ийм байх хэвээр зарчим нь ийм байдаг ч юм уу тайлбар өгсөн дүн шинжилгээ өгсөн эсвэл бол шийдвэр гаргагч нарт зориулсан зөвлөмжийн шин чанартай нийтлэлүүд. Энэ ягаад үнэтэй юу хаагур борлогддог юм бэ? Яадаг юм бэ? Ер нь угс арилжааны шинэ зорилготой тийм гараад ирэх эхнээсээ энэ бол одоо онлайнаар бол төртөг хүн ороод тэг мөнгө төлөвлөгөөр уншиж боломжтой нийтлэлүүдийн индикаторын цаг болтол гаргаж авах боломжтой. Тэгээд энэ хэвлсэн хөлбөрөн ч гэсэн хэрэгтэй үнэгүй тарагддаг сонирхсон хүн бол манай холбоонд үрж ирж тий төртөг удаа нэг үе яваа явууч болно. Зүгээр санхүүгийн бололцооноос болоод бид нар тэр болгон хэвлсэн байдлаар гарах боломж байдаг. Улиралд нэг удаа нэг ийм цаасан дээр хамгийн сонирхолтой гэсэн нийтлэлүүдээс нь цуглуулж байгаа тиймэрхүү нэгтгэлтэй нэгтгэл байдлаар ингэ гарсан байна. Хамгийн сүүлийн хөлбөрийн одоо та гартаа барьж байна. Бид нар одоо дараагийнхаа улирлын юм дээр ажиллаж байгаа л да. Харин тийм ээ. Ам долларын ханшийн таамаглал хэрэглэгчийн хүлээлтийн индекс энэ тий. Их нарийн одоо жишээлбэл макро эдийн засгийн эрүүл мэндийн байдал гэдэг үндсэн макро эдийн засгийн 6 үзүүлэлтүүдээр манай Монголын эдийн засаг ямар байна вэ гэдгийг тооцдог. Тэгэхээр тэрэн дээр жишээлбэл дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт, гадаад худалдааны тэнцэл, инфляцийн түвшин, төсвийн тэнцэл, валютын ханшны тогтвортой байдал, банкны салбарын эрүүл мэндийн байдал, одоо чанаргүй зээлийн хэмжээ гэсэн тийм энийг ингэж хараад хүн тооцоол оноо өгөө бичдэг байхгүй. Тэгээд одоо 4-өөс дээш авах юм бол ерөөхдөө эрүүл, 4-өөс доош авах юм бол одоо эрүүл бусан мө тийм манай эдийн засаг маань тоглолттой байна, айл нэг хэмжээгээр айл нэг талаар айл нэг үзүүлэлтээр тоглолттой байна гэдэг ингээд харуулж байгаа юм. Ерөөс тоон үзүүлэлт. Энийг юм байна. Энэ сүүлийн үед их олон гадны компаниуд орж ирж байна. Тэд нар яг үндсэн гол хийж байгаа ажил юу вэ гэхээр одоо манай энэ Улаанбаатарт байгаа бүх боломжтой үнэтэй үнэгүй баг тийм бүх үйл хөдлөл хөрөнгүүд тийм объектуудыг худалдаж аваад удаа хугацаагаар түрээслээд яваадах энэ тэд нар юу хийгээд байна. Тэгээ мөнгөтэй хүмүүс орж иж мөнгө угаад байгаа юм уу эсвэл энэ байх ёстой үзэгдэл. Түрүүн бид нэр ярьж байсан шүү дээ. Олон улсад бол энэ хөрөнгөний удирдлагын салбар хөгжсөн. Тэд нар юу харж авч байгаа Монголд юу харж авч байгаа юм. Энэ эдийн засаг өсөж байна. Энэ мөнгө өсөх боломж байна гэж харж байна. Тэр хөрөнгө оруулалтын боломжууд дотроос үйл хөдлөх хөдөлгөөний салбар өөрөө аюу арай барьцтай. Яагаад гэвэл тэр үйл хөдлөх хөрөнгө нь өөрөө ардан хөрөнгө оруулалтад ардан ээж идэг үйлдэл зэрэг ерөө найдвартай л байгаа юм да. Хамгийн одоо хөрөнгө оруулалт энэ Монголын зах зээлийг мэдэхгүй шинэ хөгжиж байгаа зах зээлийг одоо туршиж үзэх одоо хамгийн энгийн бүгд сонгодог арга байхгүй юу? Энээсээ цаашлаад одоо бизнес руу орж болох уу? Хувьцааны зах зээл рүү орж болох уу? Уулуурхаа салбарт орж болох уу гэдэг. Гэхдээ энэтэй өөрчлөлтөх Монгол компани харин бид нар тэрийг хэлээд байна шүү дээ. Бид нар тэрийг хэлээд байгаа. Бид нар монголчууд мөнгөтэй хүмүүс нь одоо энэ зөв удирдлага хийгээч. Энэ Монголд гадныхан орж ирээд энд ийм хөрөнгө өсөх боломж байна гэж хараад тий тэрслийг өрөөд орж ирж яхад монголчууд яг зэрэгцээд энэ хөрөнгө оруулалтыг хийх хэрэгтэй. Монголчууд өөрсдөө эзэн байх хэрэгтэй. За танд нэмэх юм. Яг үнэ хэлэхээр одоо үйл хөдлөх хөрөнгө одоо Улаанбаатарын ч юм уус Монголд байгаа үйл хөдлөх хөрөнгийг хөдөлж аваад байгаа юм. Тэр мөнгө чинь гадны Америкийн ч юм уу нэг тэтгэврт гарсан хөшний тэтгэврийн мөнгө ба шүү дээ. Тархаа бутрахаа олон үнэтэй бүх хүмүүсийн мөнгө л ба шүү дээ. Тэгээд бид нар юу хийж чадсан бэ гэх юм бол тэрийг аюугаа нэгтгэж чадсан.
хүнээр нэгтгэж дамжуулаад дэд сангаар дамжуулаад дэд бүтцэн ямар нэгэн аргаар тэр олон тархаа бутархаа тэгээ хувь хүмүүсийн мөнгийг хуримтлуулыг нэгтгэж чадсан. Тэгээд хамгийн өндөр өсөлттэй эдийн засаг бай Монголыг хайгаад ирсэн. Тэгээд буруу чимшилтэй мөнгө өсгий гэсэн хаасаа ч гэсэн явж болно. Бид нар Африкийн орн руу явах гэж болсон бол Улаанбаатар руу те Монгол руу зориод ирсэн. Тэгээ хамгийн гол нь бид нар яагаад те ингээд одоо яриад байгаа шүү дээ. Монголын эдийн засаг те дотоод бүтээгдэхүүн ингэж хурцтай өсөж хахад яг өрх гэрийн те орлого сайн нэмэгдэхгүй байна. Тэр хэмжээг нэмэгдэхгүй. Яг наалтцсан байна те. Наалтцсан өсөлт. Тэгэхэд яг үнэ хэлэхэд бид нар энэ дээр дэд өсөлт дутагдаад байна. Гадны хөрөнгө оруулалт орж ирээд Монгол цаахан мөнгө өсгөж байгаа авчиж шүү дээ тийм ээ. Тэгээд тэр нөгөө бид нар яагаад тэр орнд тэр тэдний оронд хөрөнгө оруулж болохгүй. Бид нар яагаад хоорондоо нэгдээд ингээ хөрөнгө оруулалтаа өсөхтэй тийм салбар руу оруулж болохгүй гэж. Тэнд бид нар хоорондоо ийм хөрөнгө оруулалтын санд нэгдсэн байдлаар л нэгдэх байдлаар л. Өнөөдөр банк тийм банкнд очиод мөнгө хадгалах бол тодорхой хуваарь л өснө. Тэрнээс үл өсөхгүй бол тэр эдийн засаг унсан ч өссөн ч тогтмол өссөн. Хэрвээ хөрөнгө оруулалтын санд бүгдээрээ нэгдэж чадах юм бол тэгээд тэр хөрөнгө оруулалтын санд зөв удирдлага хийгээд те маш эрсдэлгүй тэгээд өсөх тийм потенциалтай ийм бизнесүүд хөрөнгө оруулалт хийх юм бол шин зөвхөн нэг тодорхой хязгаарлагдахгүй шүү дээ. Тэгин тэр бизнес нь хэр зэрэг ашигтай тэр хэмжээгээр өнгөч өссөн шүү дээ. Тэгин нугарчж болно. Тэгэхээр үрх гэрүүл хуримтлаасаа тэгээд Монгол улсын тэр нөгөө нэг амар хурцтай өсөж байгаа өсөлтийг одоо өөртөө ашигтай байдлаар ашиглах боломж бий болж шүү дээ. Боломж нөхцөл. Өнөөдөр би 5 сая төгрөгтэй байлаа тийм би байр авч чадахгүй. Гэтэл үйл хөдлөлгөрөнгийн хөрөнгө оруулалтын сан байсан бол би тэр сангийн тодорхой хэмжээний хувьцааг худалдаж авч чадах тийм. Тэр сан таны 5 сая төгрөг, миний 5 сая төгрөг, өөр хүний 30 сая төгрөг нийлүүлээд одоо юу гэдгийг сая доллар ч юм уу 2 сая доллар ч юм уу сан үүсгэж тэр сан өөрөө яг нэг байдлаар нэлээд их хөрөнгө оруулалт, нэг үйл хөдлөлгөрөнгийн худалдаж авч чадсан шүү дээ. Тийм механизм л асуу. Тэрнтэй яг адилхан тэтгэврийн асуудал. Түрүүн бас нэг цусганд дурдсан да жижиг дунд үйлдвэрүүд тий тэтгэврийн боломж авахгүй зөвхөн усаас хараад энэ гэсэн тийм юм яригдсан. Тэрнтэй яг адилхан бидний одоо үзэж байгаа бол төрөөс энэ хувийн тэтгэврийн сангууд үүсэх боломжийг нээж өгөх ёстой. Хэрвээ энийг зөвшөөрчих юм бол одоо зах зээл дээр бол бас ирэлт байна л да. Тийм. Би өнөөдөр одоо тэтгэвртэй зориулаад нэг 10,000 төгрөг хийя. Тэгэх юм бол ажил олгогчоос нь тий энэ ажилтныгаа үр дүнтэй бүтээмжтэй ажиллуулахын тулд адилхан бид тэр мөнгөний шимтгэлийн төлөв яваа. Тэгвэл миний одоо дансанд 10,000 төгрөг маань 20,000 төгрөг болоод үсэх нэ. Тэрийг нөгөө эргээд мэргэжлийн хөрөнгө оруулалтын удирдлага хийдэг хүмүүс дээр навьж өгөөд миний тэтгэврт гарах нас хүртэл 30 жилийн турш ч юм уу тий тэр мэргэжлийн удирдлага хийгээд өччих юм бол тэр 20,000 төгрөг маань гэрчний төгрөг болох. Тэтгэвртээ би гарахад хангалттай хэмжээний одоо хөрөнгө хөрөмтсөн тэрийг өөр хөрөнгө оруулалтууд руу хийж болно. Үр хөвгтдээ өглөөж болно, байшин сан худалдаж авч болно. Эсвэл сар сартаа хуваагаад зөвхөн хэвлэн зарцуулж болно. Ийм юм. Хөрөнгө оруулалтын сангийн хэлбэр одоо нэг чадхаа байна уу Монголд? Одоо тийм номороо. Яг номороо байгуулагдсан гэхэд хэцүү. Яг үл яг тодорхой хууль зүйн орчин, хоёрдугаар зохицуулалт хяналтын орчин, гуравдугаар доторын орчин алга. Зүгээр хаалттай хэлбэрээр зүүн тооны хүмүүсийн одоо найз нөхдийнхаа юм уу ээж аавынхаа энэ мөнгийг удирдах явах хэмжээний зөв жижиг хаалттай хэлбэрээр хөрөнгө оруулалтын сангууд бол байгаа. Тэтгэврийн сангууд ч гэсэн ганц нэг компаниудаар угаасаа үүссэн явж байгаа шүү дээ. Хэрвээ өнөөдөр тэтгэврийн сан Монгол хөрөнгө оруулалтын сан Монгол бий болцсон байсан бол манай хөрөнгөний зах зээл арай өөр харагдах байсан баг л та. Өнөөдөр хөрөнгөний зах зээл дээр одоо энэ статистик ингээд аваад 2000 оны эцсийн байдлаар тийм Монголын иргэд аж ахуйн нэгж нийтдээ 267 тэрбум ярилцаа хийсэн байна л да. Үлдсэн нь бол дандаа гадаадын аж ахуйн нэгж иргэд хийсэн байна. Эндээс яг хувьцаа руу орсон нь ерөөсөө 109 тэрбум л. 109 тэрбумын хувьцаа арилж алгацсан хөрөнгөний мэрч. Гэтэл өнөөдөр даатгалын салбарт даруй 75 орчим тэрбум төгрөг зүгээр суултдаг дээ. Тэр зөвхөн банкны секторт. Яагаад вэ? Одоо хууль эрх зүйн орчин Монголын хөрөнгөний биржүүд те хөрөнгөний зах руу хөрөнгө оруулж болохгүй гэж заасан байгаа байхгүй. Тэгэхээр энэ даруй одоо хэрвээ даатгалын компаниудын хөрөнгөлөгдсөн тэр нөөцийн сан тэд нар ч угаасаа нөөцийн сан гэдэг дөрмийн сан гэдэг нэлээд их хэмжээнд байлгаж явах хэрэгтэй шүү дээ тийм ээ. Бүрхэн олгоор гаргал явах те. Тэр дүнд байлгаж явах хэрэгтэй тэрийг айлуулах өгөөчтэй эрсдэл багтай амин хөрөнгө оруулж явах хэрэгтэй. Энэ мөнгө хэрвээ бирж рүү те орж ирээд хувьцаанд хөрөнгө оруулах юм бол манай жижиг компаниуд
бирж дээр хувьцаагаа шинээр гаргаад тэр хэмжээний санхүүжилт босгоо явах боломжтой шүү дээ. Манай Бямбач хаан сургууль төгслөө ямар мэрэгжилтэй? Би ер нь юу Японд Васадагийн их сургууль бизнес Өө. олсон байдаг. Тэгээд яг тэрнээс хойш манай санхүүгийн хэдэн жил ажиллаж байна? одоо 2006 оноос хойш. За, отгоо. Би Америкийн нэгдсэн улсын Калифорни улсын их сургууль. Тэр нь мастерс. За. Тэгээд тэгээд өмнө банкнд ажиллаж үзсэн. Одоо ингээд санхүү салбар хөрөнгө оруулалтын чиглэлийн бизнес эрхлэж явж байна. За, ингээд нэг яа хувийн шин чанартай асуумар санагдаад байна. За. Монголд ч одоо ингээд шин залуучууд их гарч ирж байна шүү дээ. Боловсралтай, зөв бодолтой, оюунлаг. Тэгээд хоёр одоо энэ манай энэ төр засгийн одоогийн нөхцөл байдлыг ер нь залуу хүмүүсийн хувьд яг юу гэж бодож байна тавьж хэлээ. Төрөлсгийн байдал. Тий, дандаа л хөрчүүд яриад байгаа шүү дээ. Тэгээд хоёроос асуувал жишээ юу болоод байна? Яг нь миний хувьд боддог зүйл бол яг төр засаг барилдаж байгаа хүмүүсийн дийлэнх нь бол яг өмнөх үеийн тий дийлэнх социализмын үед боловсрол эзэмшсэн тэр үед төсч одоо том хүмүүс ихэнх байдаг л да. Тэр хүмүүсийн хувьд би зөв буруудах байгаа юм биш тэр хүмүүсийн хувьд энэ юуны зах зээл рүү шилжснээс хойш эдийн засгийн суурь зарчмуудыг ялангуяа санхүүгийн салбарын яригтай харилцаануудыг тэр болгон ойлгох бас хэцүү байдаг байна л та. Тэгэхээр бол гэхдээ яг мэдээж зэрэг шинэлэг арга барил, шинэлэг санаанууд төвшүүлдэг хүмүүс бол зөндөө байна. Тэгээд яг миний гол үзэл бодол бол энэ мэрэгжлийн хүмүүсийн дуу хоолойг сайн сонсож байгаасаа тэгээд мэрэгжлийн хууль, энэ салбарын удирдлага, тухайн салбарын удирдлагууд дээр одоо мэрэгжлийн хүмүүсийн шинэ ингээд барууны орнуудад боловсрол эзэмшсэн хүмүүсийн мэдлэг тэр туршлагын илүү сайн ашиглаж байгаасаа л гэж байна. Ерөнхийдөө Бямбагийн саний хэлсэнтэй санал нийцэн залуу үеэсээ сонсох хэрэгтэй. Шийдвэрээ маш сайн мэдээлэлтэй гэж гарах хэрэгтэй. Нэгэнт тэр нь өнөөдөр сонгогдоо төрийн удирдлага гарцсан тохиол тэр нэр тэгээ сайн сууж удирдал авах хэрэгтэй. Тэд аль болох мэдээлэлтэй хүн олон талыг сонсож байгаад шийдвэр гаргахаас шийдэж байна. Дээр нь бас юу хинээс юу сонсох вэ гэдгийг сайн мэдчих хэрэгтэй. Төрийн бүс байгууллагууд өнөөдөр мэрэгжлийн төрийн бүс байгууллагууд бас төрийн өндөрлөгтөө яг нэг юу шийдвэр гаргаж байгаа асуудал айгүй хэрэгтэй юмуд зөндөө хилдэг. Тэрийгээ хүн гол нь сайн сонсоод яг тэндээс авах нь аваад хайх нь. Өөрөөр хэлбэл хөрөнгө өдөртөөр төрд шууд хамааралтай шүү дээ. Шууд хамааралтай. Төрд бол бүр их том хэмжээний тийм нийгмийн даатгалын сан байна, төсөл байна. Одоо нөгөө төр үеийн хвшлийн хамтын ажиллагаа гэж том хөрөнгө оруулалтын төслүүд ярьж, дэд бүтцийн төслүүд ярьж, тэрэн дээр хамгийн их том бүрэн өнгөний удирдлага хэрэгтэй байгаа. Сая ингээ хвшлийн банк маань байгууллагдлаа тийм 500 сая доллар амжилттай босголоо. Тэр олсон орлогыг үр өгөөж авчрах Монгол улсын суурь дэд бүтцийг бий болгоход зарцуулж тэгээд тэр хамгийн гол нь дэд төслийнхээ өгөөжөөр эргээд бид нэр тэр бондынхаа төлбөрийг гүйцэтгэж шүү дээ. Тэгэхээр тэрнээр бол маш нарийн удирдлага хийгдэх ёстой, үр ашигын тооцоонууд бол хийгдэх ёстой. Зах зээл дээр байгаа бизнесмэнүүд банкнаас зээл авч санхүүжилттэй хийж штэ тэг үндсэн одоо 90% шахав. Тэгээд оронд нь барьцаанд нь өөрийнхөө үйл хөдлөх хөрөнгийг тавьж байна. Банк тэрийг бараг 50% нь үнэлэх юм. Тэгээд ахиухан мөнгө авчих боломж байхгүй юм. Энэ дээр одоо энэ үйл хөдлөх хөрөнгийн үнэлэмжийг өсгөх тэр банкны айгаад байгаа эрсдлийг хаахад ер нь ямар арга байдаг юм? Даатгалын талаас даатгалын компаниудын эрсдлээс хааж гардаг. Уусаа нөгөө даатгалын компаниудын санал болгож байгаа бүтээгдэхүүнүүдийн нэг нь л тэ зээлийн барьцаа хөрөнгийг даатгадаг. Ингэсэн тохиол банкуд ерөнхийдөө зээлийн барьцаа хөрөнгө нь зээлийн хугацаа тэгээ зээл төлөгчд тусдал ямар нэг эрсдэлд орвол тэрийн даатгалын компаниар даатгуулчвал тийм уулна ханшин өсөх ёстой тийм. Ерөнхийдөө үнэлгээ нь өсөж явах хэвээр дээр нь компани банк болгоны өөрийнх нь бодлого байдаг байх л та. Одоо зах зээлийн үнэлгээнээс нь яг хэдэн хувиар бас дэш хэмжээний зээл болох вэ гэдэг. Би бол арай өөр байр сумаас бас хамаарна. Яг үнэхээр өнөөдөр
компани санхүүжилт хэрэгтэй байлаа гэхэд банкны зээлээс өөр санхүүжилт хэрэгсэл байхгүй болчиход байна шүү дээ. Тийм. Тэгэхээр энэ дээр өөр санхүүжилт хэрэгслүүд бий болох хэрэгтэй байхгүй. Зөвхөн зээл биш. Өөр жишээ нь одоо хаалт тайлбар хугацаагаа зарж болж байна. Хөрөнгө оруулагч нарт хандаж болж байна. А хэрэг тодорхой хэмжээнд ашигтай бизнесийнхаа үйл ажиллагааг явуулсан, бизнесэнд тогтворчсон бол одоо IPO гэдэг хөрөнгөний бирж дээр хугацааны бирж дээр бүртгүүлээд нээлттэй одоо арилж явж болж байна. Тэр бол корпорацийн санхүүгийн одоо сэдвүүлдэг. Тэрэн дээр санхүүжилт босгоход манай компаниуд хамгийн зардал багтаа, хамгийн ашигтай урт хугацааны ямар хэлбэр байж болох вэ? Тэрэн дээр бол сайн шинжилгээс болохоор тэгээд тэр хөрөнгөний зах зээл нь өөрөө хөгжөөгүй учраас тэр хувийн санхүүжилт босгох механизм биелэгдсэн байхгүй учраас л одоо манай банк дамгаалс эдийн засгийн санхүүгийн салбартай хүн банкнаас хамгаалдаг. Тийм. Тэгэхээр түрүүний хэлсэн адилхан жишээлбэл одоо юу гэдэг хаалт тайлбараар бий болсон хөрөнгө оруулалтын сангууд бол сангууд руу хандаад сангаас жишээлбэл хөрөнгө оруулалт авч болж байна. За түрүү ярьсан тэтгэврийн сангууд байна тийм. Бидний одоо нэг санаа бол жижиг дунд үйлдвэрүүдийг хамарсан нэгдсэн тэтгэврийн сан байгуулъя гэсэн санал байна л да. Тэгэх юм бол зөвхөн нэг жижигхэн компани өөрийнхөө тэтгэврийн сан байгуулна гэж явж байхаар нэгдсэн байдлаар бүх жижиг дунд үйлдвэрүүд нэгдчих юм бол тэр сангийн хөрөнгөлтөр хэмжээгээр том болно. Тэгэх юм бол тэр сангийн тодорхой хэмжээний хөвийг жишээ нь одоо сангийн хөрөнгөлийн 5% гэлтэй. Гишүүн компаниуд дээрээ зээл байдлаар болоод яагаад болохгүй гэж. За манай нэвтрүүлэг ингээд өндөр чинь харамсалтай. Хоёрт миний асуугаагүй асуулт тэгээд ярих хэвээр хэлэх хэвээр зүйл байсан бол тэр талаараа үзэгчдэд хэлээч. Тэгээд яг хөө сонирхолтой ярилцлага одоо асуултуудыг асуусанд танд баярлалаа. Ер нь холбоо санхүүгийн зах зээлийн холбооноос нэлээд олон үйл ажиллагаануудыг хийдэг. Тэдний нэг нь бол би одоо онцлж хэлмээр байна л да. Бид нэр олон нийтэд чиглэсэн санхүүгийн боловсролт сургалтуудыг нэлээд явуулдаг. Одоо яг бидний энэ ярилцлага хийж байгаа мөчид одоо манай дээр сэтгүүлчдэд зориулсан санхүүгийн зах зээл сэдвт сургалт явуулж байна л да. Бид нэр бүх одоо сэтгүүл сонин телевизүүдээс ингээд сэтгүүлчнэр ураад эдийн засгийн чиглэлээр мэрэгч ажилладаг сэтгүүлчнэрт яг мэрэгжлийн одоо энэ суурь мэдлэгүүдийг улам ингээд гүнзгий байдлаар өгөө. Бид нэр өөрсдөө анализаа хийдэг байгээ. Тэгээ ялангуяа санхүүгийн салбарын сэтгүүлчнэрт аюул том үүрэг байдаг байхгүй. Тэр бол мэдээллийг дамжуулах гэсэн том үүрэг байдаг. Сэтгүүлчнэр өөрөө хөрөнгө оруулагч талаас хөрөнгө оруулалт хүсэж байгаа тал руу мэдээлэл очих тэр үндсэн үүргийг гүйцэтгэж байдаг учраас маш чухал тийм нэг хэсэг байдаг байхгүй. Тэр үүднээсээ тэдний хариуцлага өндөр байдаг. Тэгээд бид нар одоо энэ сэтгүүлчдээс ингээд сурвалжлалт хийж байна. Тэгэхээр яг манай холбооноос олон нийтэд зориулсан ингээд нэлээд олон үйл ажиллагаа явуулдаг. Манай сайтаар ороод үзэж болно. Тэгээд энэ түрүүнд дурдсан Public Book бол манай үйл ажиллагааны нэг юм байна. За тоо. Бидний яриан дээр ерөнхийдөө бол дурдгатаасаа явцсан нэг юм би ахаад нэг сайн дэлгэрүүлээ ярьчих гэж бодож байна. Хуримтлал өндөр өрх бүрийн хэмжээнд байх хэрэгтэй гэж түрүүн ярьсан тийм. Орлого нь бага байсан ч их байсан ч гэсэн хуримтлал бий болж байгаа хэрэгтэй. Бага ч гэсэн түр ирээдүйдээ хадгалах хэрэгтэй. Өнөөдөр татврын тэрийг дэмжсэн татврын орчин өгүүлэгдэж байна. Өнөөдөр хүн шууд олсон 100 төгрөгөө тийм тэр дөрөв хэрэгжилж байгаа. Хэрвээ хадгалсан бол тэрнээс нь татвар авдаг байлаа тийм. Жишээ нь яагаад би тэтгэвртэй төлж байгаа хүмүүс хувийн тэтгэврийн санд удаа шинэ ингээд сар болгоно тодорхой хэмжээнд хөрөнгөлүүлээд байгаа тохиолдолд тэр орлого маань татваргүй хүн амын орлогын албан татвараас чөлөөлөгддөг гэж байна. Эсвэл бүр сүүлд нь тэтгэврээ авах үед маань татвар татвараа хойшлуулж гэсэн үг шүү дээ. Авч болохгүй гэж. Энэ мэтлэн жоохон тийм иргэдүүгээ чиглэсэн хөрөнгөлийн тэмцсэн ийм төр засгийн татврын бодлого байвал их бол их зүгээр. Тэр тийм байсан бол одоо манай хөрөнгөний зах зээлийн маань хөгжлөөс нэг алхам багшлахаарай. За баярлалаа. За манай нэвтрүүлэг ингээд өндөрлж байна. Та бүхэн энэ Purple Book за Монголын санхүүгийн холбоо зэрэг байгууллагуудтай хамтарч санхүүгийнхаа мэдлэгийг дээшлүүлж за өдөр тутмынхаа үйл ажиллагаанд ашиглана гэж найдаж байна. Манай өнөөдрийн нэвтрүүлэгт санхүүгийн зах зээлийн холбооны судалгааны шинжээч Бямба за мөн шинжээч Отхон Жаргал нар оролцлоо. Та хоёрт за ингээд мэдлэг боловсруулаа харамгүй хуваалцсанд баярлалаа. Амжилт хүсье. За та бүхэнд анхаарал тавьж үзсэнд баярлалаа баяртай.